За явсан та бүхний өнөөдрийн мэндийг хүргье. Тэгээ өнөөдөр Similar Sounds гэдэг энэ нэвтрүүлгийнхаа 4-р ангийг хий гэж төлөвлөөд ингээд одоо бүгдээрээ дуудаа сонсоод эхлэв. Тэгээ за эхний адилхан сонсогч байгаа 2 дуу гэсэн чинь 168-гийн артистийн Бүжи гэдэг дуу, Stas Extaz гэдэг орос дуучны Oceanicot гэдэг дуутай адилхан байна гэсэн мэдээлэл ирсэн байна. Тэгээ одоо бүгдээрээ энийг харьцуулж сонсч шалгая. Үйлдвэрийг хараад үргэж бүгдээрээ тэмдэглэе. Би дүүлдүүс бүүжин хөөрөн тайсаж хөгжиж цэнгэн асуудал гараад ирвэл араад ажус цогтож чадна. Би дүүлдүүс бүүжин хөгжим тайраад гадаас нь төгжин асуудал гараад ирвэл араад ажус цогтож чадна. На небе тучи, банкомат, бабло хлобучит, фрикасе, тёлки Гуччи, ты стоишь как невезучий. Осень тучи, пачками увозит сучек, а ты стоишь и смотришь как невезучий. Саяны 2 дуу тэгээд ерөнхийдөө темпэн гэх юм уу юу гэх тэр өгүүлж байгаа ритм одоо юу гэдгийг айгу яг төстэй байна. Тэрнээс бит ондоо юм шиг байгаамаа. Тэ яг одоо юу гэх тэгээд сайн бэлдсэн юм уу да. За тэгээд дараагийн адилхан сонсогч 2 дуу гэхээр The Sea гэдэг артистийн One It All гэдэг дуу, Young Boy Never Broken Outside Today гэдэг дууны тахилттай аль тахилтанд ойролцоо сонсогдож байна гэсэн мэдээлэл ирсэн байна. Тэгээд тэрний дагуу одоо бүгдээрээ шалгая. За тэгээ та бүхэн саяны 2 дуу сонссон байхаа та ерөөхдөө явж байгаа тэр дахилтын flow, melody, acapella гэх юм уу ойрцоо төстэй сонсогдож байна. Тэгээ бас та нар юу гэж бодож байна? Дор комментээр өчээрэй. Чуул 2020 он биз дээ тий. За тэгсэн. Эдний дараа болохоор Chodгийн 24 гэдэг дуу болохоор Ring гэдэг энэ хамтлагийн Bros гэдэг дууны тэр flow, rhythm, cadence тэгээд тэр клипний ерөнхий утга агуулгыг их адилхан байна гэсэн мэдээлэл ирсэн байна. Одоо тэгээ бүгдээрээ сонирхъё. Чиний сонсох дуртай хөгжим мөн үү? Тийм үү? 24 цаг feel no stress. Назва гой хөгжим хийн сонсох дуртай хөгжим мөн үү? Тийм үү? 24 цаг. Ich geh raus mit meinen Jungs heute, Baby. Und sie fragt, kommst du heute noch zu mir nach Hause mit, Baby. Doch ich shoote, Baby, alle ich geh raus mit meinen Jungs heute. За тэгээ саяны 2 дуу л тэг ерөнхийдөө ойлгомжтой ах л та. Тэгээд яг бит нь бол өөрөө тэгээд явж байгаа flow temp бид нэр тахилтын тэр ерөнхий хэсэг их төстэй сонсогдож байна. Тэгээд та нар юу гэж бодож байна? Доор комментээр өчээрэй. Тэгээд көзайхан клипэд нь тоглосон юм ба штэ бастай. За тэгээд энэний дараа болохоор Bandeboгийн Галт тэрэг гэдэг дууны Айн Swaley Post Malone 2-ын Sunflower-тай адилхан байна гэж мэдээлсэн байна. Тэгээд одоо энийг бүгдээр сонирхъё. За саяны 2 дуу бол ерөнхийдөө тэр явж байгаа битний тэр нэг жижигхэн функц одоо юу airway гэх юм уу тэр бон гэж орж ирээд байгаа тий. Тэр төстэй юм уу даа гэсэн санаа байна. Гэтэ ерөнхийдөө шал 2 өөр дуу шүү дээ. Яг та нар өөрсдөө доор комментээр өчгүй баг. Улаан цайн тий ногоо ягаа бүр ингээд бишлээ л да. За тэрний дараагийн юу болохоор Sash гэдэг юуны артистийн Friday гэдэг дуу нь Tiger-гийн Rack City-тэй адилхан сонсогдож байна гэнэ. Одоо тэг бүгдээр тэрийг чеклээ. City bitch.
Rag city bitch. Rag city bitch. What's that on that beat? Rag city bitch. Rag city bitch. За саяны хоёр дуу бол яг ерөөхдөө ойлгомжтой л да. Тэр битний тэр флоу явж байгаа үндсэн фокус нь адилхан дуурч байна. Гэхдээ яг үгэлж байгаа ритм одоо юу энэ тэр флоу эднэр нөөрлөө л да. Тэгэхдээ яг бас сайн бэлдсэн байна. За тэгээд энэний дараа бас адилхан сонсогч байгаа хоёр дуу гэсэн чинь Rotö гэдэг энэ артистийн Road Trip гэдэг энэ дуу Lil Nas X-ийн Old Town Road-ийн юутай адилхан байна. Тэгэх юм да. Тэгээ одоо бүгдээ сонирхё. Always on my road trip, so don't give me a promise. I'm living all this darkness, I wouldn't be a worthless. I got the horses in the back, horse stock is attached. Head is matted black, got the bushes black to match. За тэгээд саяны хоёр одоо дууны тэр нэгнийх нь бадгийн нөгөөхийнх нь дахилт хоёр нь ерөнхийдөө бол төстэй байна. Гэхдээ нөө октав дээр нь тоглолт хийгээд өөрчилсөн ч юм уу гэж яг надад санагдчих. Гэхдээ та нар бас доор юу гэж бодож байна? Комментээр өчээрэй. За тэгээд энэний дараа адилхан сонсогдож байгаа хоёр дуу гэсэн чинь Gang Bay гэдэг энэ уран бүтээлч Гаган цагаан гэдэг энэ дуу болохоор Тэсвэр гэдэг хаантхын хамтлагийн бас нэг хамтлаг байна. Тэдний дуулсан Ajindek гэдэг дуутай адилхан байна гэж мэдээлэл ирлээ. Тэгээ одоо бүгд тэдрийг сонирхож үзье. Чимээгүй дэргийч хараа сууя би болох чамайгаа Час хийсэн жаргал шумбан сухтыг хаяач тагаа Цэжний хомер чамд төгсөн Anab, ich vergehe minden reggel És végig kísér utadat За саяны хоёр дуу бол за Beatles юу шууд угаасаа тэгээд тэр дахилт нь болохоор ингээ ерөөхдөө энэ Монгол дуун дээр болохоор тэр чигээр флоу нь авчиж юм шиг санагдаад байгаа. Та нар юу гэж бодож байна? Доор комментээр сэтгэлдээ үлдээгээрэй. За тэгээ энэний дараа болохоор юу вэ? Mara гэдэг артистийн 1995 гэдэг дуу байт юм байна. Тэгээ энэ дуу нь болохоор Smoke Purp гэдэг рэприйн Nephew гэдэг дуутай адилхан сонсогдож байна гэж мэдээлэл ирсэн байна. Одоо бүгдээрээ сонирхъё. Чи намайг буруу явахыг харж уу, хутаа шахыг санаж уу, байгаа газар давч уу, давны цацхыг давч уу, хоёр гараа хавч уу, сонгор минь өгцөөс авч уу, би бол яг л тахтуу, дисрэн намайг магцлуу, намайг буруу явахыг харж уу, хутаа шахыг санаж уу, байгаа газар давч уу, давны цацхыг давч уу, хоёр гараа хавч уу, сонгор минь өгцөөс авч уу, би бол яг л тахтуу, дисрэн намайг магцлуу. If I see you, I'ma wet you, hit you and your nephew. Came in with a big drum, wet you like a stencil. Line a nigga just like a pencil. Let you hold my flow, yeah, I just bless you. I just fucked up fat red, dropped it on the jacket. Drop a photo nigga like a pamphlet. Uzi make him juju, he thought it was voodoo. За саяны хоёр дууны яг тэр дахилт нь болохоор Smoke Purp ерөнхийдөө те cadence нь адилхан яг beat нь өөр байл та те тэгээд flow нөх юм уу те тэр юу нь алан сонсогчдод та нар юу гэж бодож байна доор бас комментэр өчрөө. За тэгээд за хамгийн сүүлд доорж байгаа адилхан сонсогч байгаа гэсэн дуу гэсэн чинь Bande Bogie Too Deep гэдэг дуу болохоор Shakira-гийн за нэг юм дуу байна тийм тэгээд адилхан сонсогчийг нэ тэгээд одоо бүгдээр аль нь яг адилхан сонсогчдод байгаа нь сонирхъя. Too deep baby too deep хоёулаа буцхад нэгэнтэй радсан гэж юу чулууцсан өгнөч нүнэн гэж юу puro chantaje puro chantaje siempre es a tu manera yo te quiero que no. За саяны хоёр дуу бол тий сонсоод ерөнхийдөө тэрний юу гэх нэг
хүүхцэж гэх юм уу темпин гэх юм уу тэр нэг латиныг аяа байдаг шүү дээ. Тэгээ яг бас тэр явж байгаа дахилтны flow cadence нь төстөө юм шиг гүүч юм шиг те. Яг сайн бол нэрээ мэдэхгүй байна те. Ойлгохгүй байна. Та нар бас юу гэж бодож байна доор комментээр бичээрэй. Тэгээд өөр бас юм адилхан сонсогчдод дуу хөгжим юу байна? Орсоос бол нэлээд байдаг юм шиг байна шүү дээ. Бас тэгээд Орос дуу хувь тавиараа бол сонсдгүй мэдэхгүй. Тэгээд Солонгос, Япон, Хятад, одоо өөр те. Герман, Унгар, Чех, одоо Франц одоо юу байдгийг амьдэрдэг монголчууд юм уу те тэндээс нь адилхан сонсогддог юу хуу байвал мандаа шүглүүлээгээрээ тэгээд муу нэртэйгээр бүгдийг тахлаал тэгэл ийм видео гэл явъя да одоо өнгөрсөн тэгээд уул нь Z generation гэдэг байгаа те одоо энэ 20 хэдтэй залуучууд болно. Арай ондоо юмар аймаа та. Эч одоо 2000 оны те дөнгөж эхэлж байгаа Monterey Bass Stop Lumino Dimebag одоо юу гэдэг юм интернет хөгжөөгүй үед ингээд хийж хипхоп одоо бол биш л баймаар юм да. Тэгээд ч одоо техник технологи хөгжсөн. Дөнгөж төрөөл гар утас барайл шууд тоглоод Candy Crush тоглоод одоо яад гэж одоо тийм дижитал ертөнд өсөөд тэгээд одоо стил хөгжим янз бүрийн гадны юмнаа санаа аваад гэдэг бас их сонирн байна. Би 2000 оны дүүнрийг арай өөр сэтгэж байгаа бас те нэг өөр төвшөлтний соц нийгмийн 90 амнууд бас ондоо болов гэсэн бас нэх нөгөө алин модноосоо нэг хол ундгүй гэдэг шиг тэгээ яах одоо яалтарчлаа тэгэл жахвах хэлдгээр тавилын юм да. Тэгээд одоо миний юу гүцэнд баярлаа. Тэгээд тухгүй дараагийн югаар бөөнөрөө уулзгаая.